Намайг Никол гэдэг. Би 42 настай пастрын эхнэр. Одоо танд хэлэх гэж байгаа зүйл бол үнэн бодит санагдахгүй магадгүй. Гэхдээ энэ бол бүгд үнэн. 2 жилийн өмнө би хэдэн минут нас барсан. Тэр үед би дэлхий дээр байхаа болж харин Есүс Христ өөрөө намайг нэгэн газар тавиачиж гэр бүлийн гэр дотны харилцааны тухай пасторууд олон сүмүүд ярьдаггүй гэр бүлийн харилцааны талаар надад зааж сургасан. Үнэндээ би энийг олон нийтэд хэлэх үгүй юу гэдэг хэдэн сар бодсон. Гэтэл Есүсийн надад заасан тэр зүйлийг би хэлэхгүй байж чадахгүй. Та гэрэлсэн эсвэл гэрэлж байгаа бол энэ зүйлийг сонсох хэрэгтэй. Пастрын эхнэр байсны хувьд би Дэвидтэй 19 жил хамт амьдарсан. Бид 3 хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан уулзалтуудыг хүртэл удирддаг. Хүмүүс биднийг бүх зүйлээ мэддэг, бүх зүйлд хэвэн гэж боддог байсан. Гэвч бид хоёрын гэрлэлтийн хамгийн хүнд асуудал сүмд хизээч ярьдаггүй тэр дотны хэсэг. Хаалганы цаан тасарч унж байсан юм. 2023 оны 2 сарын 14 гэхийн Валентины өдөр сүмийн гэр бүлүүдийн баярын арга хэмжээнд зориулж бэлтгэл хийж байх үедээ гэнт унаад өгсөн. Маш том уушигны эмболизм. Олон цусны бүлэн нэгэн зэрэг уушигт очсон гэсэн үг л дээ. Нэг хоронд би цэцэг засаа зогсож исэн гэтэл би гэнэт биенээсээ салсан мэт яг газар биш хэрнээ орших тийм орчинд зогсож исэн. Тэгээд би түүнийг харсан. Есүсийг зурган дээр кинонд гардаг шиг биш. Түүний орших үнэхээр хэмжээшгүй хайр инэрлэр дүүрэн байсанд бол би өөрөө ирэхгүй өвтөг сөхөрсөн. Тэр намайг өргөж босгосон. Миний гарт хүрэх тэр мөчөд би амьдралдаа хизээж мэдэрч байгаагүй гүн хүчтэй тийм хайрыг мэдэрсэн. Түүний нүд бүхнийг харсан л да. Миний бүх нууцыг, тэмцлийг асуух гэж зөрхөлдөггүй бүх асуултын хариулт түүнд байсан. Есүс надад Никол чи дотроо тээж явдаг. Хинт ч бүр нөхөртөө ч хэлэхээс ичдэг байсан асуултуудад чинь би хариулмаар байна. Би шууд л юуны талаар ярьж байгааг нь ойлгосон. Дэвид бит хоёр дотны харилцаан дээр маш их бэрхшээлтэй байсан. Зөвхөн бие махбодын хувьд ч биш, гэр бүлийн оронд юу зөв, юу буруу вэ гэдгийг мэддэггүй байсан учраас зарим пасторууд эсрэг тэсрэг зөвлөгөө өгдөг байсан. Зарим нь баг бүх зүйл хориотой гэж хэлнэ. Зарим нь харин гэрэлсэн л бол юу ч хийж болно гэдэг. Хин нэгний зөвлөгөөгөөр бид насанд хүрэгчдийн киног хүртэл гэртээ авчирсан. Харин тэр бидэнд туслаагүй, харин ч бүр сүйтгсэн. Гэтэл сүмийн тухай ерөөсө баг ярьдаггүй. Биднийг өөртөө ойлгож, өөртөө шийдгээд л орхидог. Есүс гараараа тоглоо. Гэтэл бид гэнт нэг орон зайд орж ирсэн. Зөн юм үзүүлж байгаа мэт. Илүүтэй ойлголт шууд зүрх рүү бууж байгаа юм шиг маш тодорхой харагдаж байв. Хосоодын өрөөнд юу болох ёстой гэдгийг би чамд тодорхой харуулъя. Миний сүм энэ тал дээр маш их алдаа гаргасан. Нэг талд зарим хэтэрхий хязгаарлаж, зарим тал дээр бүр дураар нь тавьж. Хэд туйлширсан хоёр ойлголт миний ард түмнийг хоёулангийн шархлуулсан. Тэгээд тэр надад Еврей 13-ын дүрийг үзүүлсэн. Зөвхөн үгүйгийн бус, харин үгний цаадах жинхэнэ утгыг. Гэрлэлт бүхний дунд хүндэтгэлтэй байж, гэр бүлийн ор ариун байх ёстой. Учир нь Бурхан завхаарагч болон бэлгийн ёс суртахуунгүй хүнийг шүүн гэсэн. Никол, би гэр бүлийн дотны харилцааг Христ ба сүмийн нэгдлийн ариун тусгал байхаар зохиосон. Харин дайсан энэ бэлгийг бохир ичмээр юмэд харагдуулж хүмүүсийг хоёр талцуулсан. Дараа нь Есүс надад гэр бүлийн орыг үнэхээр юу бохирдуулдгийг би чамд үзүүлье. Юу хийж байгаагаа ойлгохгүйгээр өөрсдийн хамгийн дотны орон зай руу харанхуйн хүчийг урьж оруулж байна. Эзний надад хамгийн түрүүлж үзүүлсэн зүйл салалт, гуниг биш, харин завхаарал байлаа. Энэ ойлгомжтой зүйл юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ тэр надад завхаарал өнөө үед хүмүүсийн ухамсарт танигдахуйц хэлбэрээсээ хэр хол давж өөр олон хэлбэртэй болсон гэдгийг харуулсан. Харин дараа нь гэрлэлтэд нээлттэй болгох нь хэвийн бас хөгжилтэй гэж итгэсэн хосоо. Залуустай солилцох, wife swapping, open marriage гэж зэрэгэн зөвшөөрөлтэй бол гимгүү гэж бодож байгаа хүмүүс. Телевизийн шоу, social content энэ бүхнийг туршилт, бараг сонирхолтой амьдрал гэж сурталчилж хэвийн мэд гаргаж байгааг Есүс маш гонигтай харцаар над руу хараад хэлсэн. Никол, Матай 19:9 дээр би бэлгийн бузар булаа үйлэл салалтын үндэслэл гэж хэлэхдээ хүмүүсийн төсөөлдгөөс хавгүй гүн өргөн утгатай зүйлийг хэлсэн. Эрэгтэй эмэгтэй хоёр нэгэн бий болох үед сүмийнхэн сүд бүсгүй болох чуулгантай миний харилцааг илэрхийлсэн нэгэн ариун зүйлийг бүтээж байдаг. Тэр холбоонд өөр хүмүүсийг оруулна гэдэг нь үүнийг бузарлаж байгаа хэрэг.
сүмийг аваачаад заах болгож байгаатай адилхан. Тэгээд дараа нь тэр надад хуучин гэрээний олон их нэртэй байдлыг ашиглан өөртөө Библийн завсар оллоо гэж боддог хосуудыг харуулсан. Тэр хэлэхдээ тийм ээ, би хүний зүрхийн хатуулгаас болоод нэг хугацаанд олон их нэртэй байдлыг зөвшөөрсөн. Яг л би салтыг зөвшөөрсөн шиг. Гэвч ихнээсээ тийм бол байгаагүй. Бурхан Адам Ева хоёрыг бүтээхдээ нэг эр, нэг эмэгтэйг бүтээсэн. 2 хүн, 3 биш, 4 биш. Нэгэн махан бий болдог. Библиэд их олон их нэртэй бүх тохиолдол, өвдөлт, атаархал, гэр бүлийн эмх замбраагүй байдал төрсөн. Энэ бол миний зохиосон загвар биш. Түүний надад дараагийн харуулсан зүйл бол threesome. 2 ба түүнээс олон хүмүүс бэлгийн харилцаанд ордог үед бүгд зөвшөөрсөн мэт харагдсан ч тэр үйл энэ зүйлийг хүмүүс хэрхэн Рахел, Лея хоёрын тухай түүхийг буруу ашиглан зөвтгөхийг харуулсан. Энэ тухай тайлбарлахдаа эзэн үнэхээр бухимдсан харагдсан. Хүмүүс өөрсдийн хүслийг зөвтгөхийн тулд миний үгийг говьуулан ашигладаг. Миний зохиосон загварыг зөрчих үед ямар хөвдөлт авчирсныг чи харж байна уу? Хатад зүрхтэйгс нь болж би тодорхой зүйлсийг төр зөвшөөрсөн ч үр дагавар нь үргэлж энэ нь миний төгс хүсэл биш байсныг харуулдаг. Надад ийм зүйл хийсэн гэрэлсэн хосуудыг харуулсан. Тэд 3 дахь хүнээ ойр харилцаанд оруулж өөртөөгөө дэвшилтэд эсвэл эргчүүлөөтэй гэж бодож байсан. Би аимшигтай үр дагаврыг харсан. Хэлж чаддгүй атаархал, өөртөөгөө өөр хүнийг харьцуулсан мэдрэмж, хангалтгүй мэд санагдах байдал, гэрлэлт хамгаалах ёстой онцгой холбоог эвдэлсэн байдал. Есүс хэлсэн. Гэрлэлтийн ор болвол 2 хүн бие биедээ бүрэн таньж, бүрэн хайрлагдах ариун орон байх ёстой. Та 3 дахь хүнийг оруулж ирсэн мөчид тэр онцгой ариун байдлыг зөрчсөн гэсэн үг. Эзэн надад 3 дахь зүйлийг харуулсан. Энэ миний хувьд маш хувийн зүйл боловч Дэвид бит хоёрын хийж байсан зүйл. Энэ бол виртуал завхаарал буюу насан туршидчдын кино. Есүс олон тайлбаргүйгээр түүний ард ажилдаг чөтгөрийн хүчүүдийг надад харуулсан. Би дахин харахыг хүсэхгүй зүйлсийг харсан. Мүлжлэг, хар тамхи, тэнд гацсан хүмүүсийн эвдэрсэн амьдрал, түүнийг аль болох донтуулан болохоор бүтээдэг бүх арга барилыг. Никол, та нар насанд хүрэгчдийн киногоор дамжуулан гэрэлтээ сайжруулна гэж бодсон ч үнэндээ та нар гэр бүлдээ чөтгөрүүдийг урьж оруулсан. Би тэр үед уйлсан. Учир нь тэр надад үннийг хэлсэн. Бид өөртөө зөвтгдөг байсан. Бид хамтдаа үзэж байгаа шүү дээ. Би биенээсээ нуухгүй байгаа шүү дээ гэж өөртөө зөвтгсөн. Тэр видеон дээр гардаг эмэгтэйчүүд шиг байж чадахгүй. Дэвид ч бас бодит бос хүлээлттэй болж эхэлсэн. Бидний бодит эмзэг, заримдаа эвгүй байдалтай, жинхэнэ дотн харилцааг хиймэл, засварлсан, мансууруулах бодисын нөлөөнд хийгдсэн тоглолттой харьцуулж эхэлсэн. Та нарын үзэжсэн тэр хүмүүсийн дийлэнхэн сэтгэлийн шарх авсан хүмүүс. Хүчирхийлэлд өртсөн, худалдагдсан. Тэд 6 алтанд оролцохын тулд өөртөө мансууруулах бодисорол дардаг. Та нар тэр харахууг, тэр шархыг, тэр чөтгөрийн нөлөөг гэрэлтийнхаа ор дэрлөө авч орж ирсэн. Иймээс л би та хоёрын дунд босгож байсан зүйлийг тэр бараг сүйтгэх шахсан гэдгийг одоо ойлгож байна. Тэр надад порнографийн талаар өөр нэг зүйлийг харуулсан. Есүс хэлсэн. Хэрвээ та хоёр хамтдаа үзэжсэн ч та нарын тархи өөрийн ханаа биш, танихгүй хүний биед бэлгийн сэрэлтэй байхыг сурдаг. Та нарын тархины мэдрэлийн замууд бэлгийн таашаалыг танихгүй хүмүүсийн биетэй холбож өгдөг. Тэгээд дараа нь өөр хоорондоо бүрэн төвлөрч чадахгүй байгаад гайхдаг. Та нар гэрэлтэндээ хамгийн ариун байх ёстой мөчүүдэд бусдын талаар бодох дадалтай болгож тархиа сургасан байдаг. Эзний надад харуулсан 4 дахь зүйл бол гэр бүлийн доторх хүчирхийлэл. Хизээч би үнийг мэдж байгаагүй. Тэр надад нөхөр нь 1 Коринт 7-оос 7-3-аас 5-ыг ашиглаж эхнэрээ хүчээр хүлээлгэж авдаг нөхрүүдийг харуулсан. Тэд Паул эхнэрийн бие нөхөрт нь харьяалагдана гэж хэлсэн учраас эхнэрийн хүсэл, биеийн байдал, сэтгэл санааг үл харгалзан хүссэн үедээ секс шаардах эрхтэй гэж үннээсээ боддог байсан. Есүс галд үргэлжсэн нүдээр над руу хараад миний үгийг хамгийн их гажууд болсон зүйлүүдийн нэг нь энэ. Тэр хэсэг харилцан үйлчлэх, харилцан бие биедээ өгч халамжлах тухай. Тэнд бас нөхрийн биеийг эхнэрт нь мөн хамаарна гэж яддаг. Энэ хүслийг тулган биелүүлэх тухай биш, харин өөрийн хүслийг дарж нөгөөгөө хайрлан хүнддэг тухай юм. Тэгээд надад Колосай 3:19 нөхрүүдээ, эхнэрүүдээ хайрал, тэдэнд хэрцгий бүү ханд гэсэн ишлэлийг харуулсан. Эхнэр дээрээ хүч хэрэглэх нь хэрцгий явдал. Энэ бол хайр биш. Хүчээр авах нь та нар гэрэлсэн эсхээс үл хамаарна. Хүчирхийлэл мөн. Хэрвээ эхнэр нь зөвшөөрөөгүй айж байгаа, шахагдж байгаа бол энэ бол хүчин. Би үүнийг хардаг. Би үүнийг шүүдэг. Миний сүмд энэ зүйлийг зогсоох ёстой. Надад үүнийг сонсох үнэхээр хүндсэн. Учир нь манай сүмд ийм зүйлд өртсөн ч дуугарч зүрхэлдэггүй эмэгтэйчүүд байгааг би мэддэг.
Тэд нөхөртөө үгүй гэж хэлэх, ирэхгүй гэж боддог гэсэн. Тэгээд Есүс надад гэр бүлийн орд ирийг юу бузардгадаг талаар харуулж дуусгаад түүний төрх өөрчлөгдсөн. Тэр илүү зөөлөн баг баяртай юм шиг болов. Тэр хэлэхдээ одоо би чамайг бол тогтоосон хэл хязгаарын доторх жинхэнэ эрхчлөө ямар байдгийг харуулъя. Учир нь би та нарыг таашаалаас холдуулах гэж биш, харин түүнийг хамгаалж жинхэнэ баяр хөөргийг нэмэгдүүлэх гэж заадаг. Гэр бүлүүд янз бүрийн сексийн амьдралын талаар асуултуудтай байдаг. Харин сүмэн ихэвчлэн дуугүй байдаг. Библиэд байхгүй хэд хатуу дүрмийг гаргадаг. Би гэрэлсэн бүх хосоодыг ойлгосоо гэдэг зүйл бол энэ. Гэр бүлдээ дараах 3 зүйлийг асууж агаарай. Нэгдүгээрт энэ зүйл Библиэд ил тод хориглогдсон уу? Хэрвээ хориглоогүй бол мөн зөвхөн гэрэлсэн 92-ийн хооронд хийж байгаа бол гэрлэлтийн гэрээний дотор та хоёр судалж, тушиж үзэх нь эрхчлөөтэй. Хоёр дахь асуулт. Энэ зүйл ашигтай юу эсвэл хор уршигтай юу? Хоёрын харилцааг ойртуулж гинүү эсвэл холдуулж гинүү? Эсвэл бие махбодод хор нөлөөтэй байна уу? Хин нэгнийг дормжлох, хүний үн цэнийг бууруулах зүйл үү? Ямар нэг зүйл ил тод хоригдоогүй байлаач гэсэн ухаалаг сонголт гэсэн үг биш. Тэр надад Коринт 6:12-ыг үзүүлсэн. Паул хэлдэг. Надад бүх зүйл зөвшөөрөгдсөн ч бүх зүйл ашигтай биш. Надад бүх зүйл зөвшөөрөгдсөн ч би ямар нэгэнд захирагдахгүй. Есүс тайлбарлахдаа Паул та нарт эрхчлөөгүй хэрхэн бодолтой хэрэглэхийг зааж исэн. Тийм ээ, гэрэлтийн дотор та хоёрт эрхчлөө байгаа. Гэхдээ энэ тодорхой зүйл танаа гэрэлтийг сайжруулах уу эсвэл гэмтэх үү? Та хоёрын сэтгэл ханамж зөвхөн энэ зүйлээс хамаарах хэмжээнд хүрэх үү? Хэрвээ эхнэр нөхрөөс өөр зүйл хэрэгтэй болж байвал тэр бол аюултай талбар гэж хэлсэн. Есүсийн онцолж хэлсэн хамгийн чухал 3 дахь асуулт. Хоёр талаас бүрэн зөвшөөрөл байгаа юу? Хоёул хүсэж байна уу? Эсвэл нэгэн дарамтлуулж шахагдж байна уу? Гэрлэлт дотор зөвшөөрөл гэдэг нь маш чухал зүйл. Эхнэр нөхөр хоёр харилцсан бие биенийг зөвшөөрч байна уу? Харилцан хүсэж байна уу? Эсвэл нэгэн дарамтлж шахаж, эсвэл албадж байна уу? Тэр миний зүг маш нухацтайгаар хараад, Никол, гэрлэлтийн хүрээнд зөвшөөрөл гэдэг гэрлэлтийн гадна зөвшөөрөлтэй адилхан чухал. Та хоёр бие биенээсээ харилцан зөвшөөрөлгүйгээр татгалзаж болохгүй. Энэ нь мөн харилцан зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн зүйлд оролцож болохгүй гэсэн үг. Хэрвээ нэгэн тухгүй байвал, айж байвал, эсвэл ямар нэгэн зүйлд шахагдж байгаа бол тэр зөв биш. Библи хориглоогүй байсан ч, бусад хүмүүс хийдэг байсан ч гэсэн харилцан идэвхтэй зөвшөөрөл байхгүй бол энэ нь зааг шугамыг давсан хэрэг юм. Есүсийн надад ийм дотны хувийн зүйлсийг ярьж байгаа нь бодит бус мэт санагдсан. Гэхдээ л эзэн маш энгийн ажил хэрэгжүүлсэн. Тэгээд би ойлгосон л та. Тэр бүгдийг бүтээгч учраас ичих зүйл гэж байхгүй. Тэр эхлээд аман сексийн талаар ярив. Библиэд энэ зүйлийг гэрэлсэн Иремийн хоёронд хийхийг буруутгадаггүй. Хэрвээ та Соломоны дууныг сайн уншвал энэ төрлийн ойролцоо зүйлсийг дүрсэлсэн яруу үгс байдаг. Соломон 2:3-4:16. Гэхдээ хамгийн чухал нь харилцан зөвшөөрлийг шаарддаг гэж хэлсэн. Есүс надад энэ асуудал ихэнхдээ яагаад бий болдог вэ гэхээр нэг тал ихэвчлэн нөхөр нь порнографийн нөлөөнд орсон байдаг бөгөөд хараад сурсан зүйл дээрээ үндэслэж шаардлага тавьдаг. Эхнэрээ мэдэрч баярлуулах жинхэнэ хүслийн үндсэн дээр биш гэж харуулв. Тэр дараа надад аман сексэнд орох санаанаас нь болж дургүй хурж доромжлуулсан мэдрэмж төрдөг эмэгтэйчүүдийг ч харуулсан. Өмнөх хүчирхийлэл эсвэл бүх төрлийн сексийг буруу, бузар гэж заадаг цуглаан төссөнтэй холбоотой. Есүс хэлэхдээ ийм хоёр төлөлийн аль аль нь хор нөлөөтэй. Чуулган сексийг бүрч гэрлэлт дотор хүртэл бузар, ичгүүртэй зүйл гэж заах үед миний бүтээлийг муу гэж нэрлэж байна. Би сексийг гэрлэлт дотор таашаалтай байх гэж бүтээсэн. Хэн нэгэн өөрт нь эвгүй, зохимжгүй санагддаг зүйлд албадлага мэдэрч байгадаг бол тэр дарамт бол минийх биш. Дараа нь тэр сексийн тоглоомнуудын талаар ярьсан. Энэ сэдвийг тайлбарлахад түүнд хүртэл төвөгтэй мэт байсан. Учир нь Библи орчин үеийн технологиг шууд хүнддэггүй. Есүс хэлв. Энэ талаар миний зүрх юм байна. Та нарыг бие биенээрээ хангагдаж, бие биедээ сэтгэл хангалуун байх гэж би бүтээсэн. Объектуудын тусламжтайгаар биш. Хэрв тоглоом таашаалт зайлшгүй хэрэг болоод бие биенээ хангаж чадхаа болж байвал миний зориулж бүтээсэн жинхэнэ зүйл нэгэнт хиймэл зүйлсээр солигдсон байна. Энэ бол анхааруулах тохио. Тэр надад энэ нь өөрийн биеэр бус. Эхнэр нөхрөөсөө өөр зүйлээр
таашаал авах, masturbation-тэй төстэй гэж харуулсан. Тэр хэлв гэрлэлт доторх ордерны харилцаа бол нэгдэл, хоёр хүн нэгэн болж ойртон нийлэх, бие биедээ үйлчлэхийн тухай. Хэрв та нар гадаад зүйлсийг ашиглаж байж л ханамж авч чадаж байвал та нар миний зохиосон загвараас холдож байна гэсэн үг. Дараа нь Есүс анал сексийн талаар ярьсан. Тэр ингэж хэлсэн. Никол би хүний биеийг гайхалтай нарийн зохиомжтой бүтээсэн. Өөрийн хэсэг бүр нь өөрийн зориулттай. Шулуун гэрдэс гэдэг зүйл ялгадас гадагшлуулах зориулттай. Бэлгийн харилцаанд зориулагдаагүй. Шулуун гисээр бэлгийн харилцаанд орох нь бие махбодын гэмтэл, уруудл, хавлдвар, цаг хугацааны явцад булчингийн хяналтаа алдах зэрэг хохирол учруулдаг. Порнограф гэдэг зүйл энийг үндсэн соёлд түгээмэл мэт болгож хэвийн мэт харагдуулдаг болохыг харуулсан. Энэ бол бурхных биш. Энэ бол миний бүтээсэн загварын хэсэг гэж биш. Дахиад нэг зүйлийг хэлэхэд энэ зүйлийг хийдэг их эмэгтэйчүүд нь порнографт өртсөн эрэгтэйчүүдийн дарамтанд автсан байдаг. Эрүүл хайр дүрэн бие биенээ судлах үйл явцаас байгалаараа үүсдэг зүйл биш. Дараа нь Есүс анал сексийн бэлгийн харилцааг Библийн хуучин гэрээний зарим хэсгээр буруутгадаг тухай хүмүүс ярьдаг асуудлуудыг харуулсан. Эзэн тэр Ватикан болон бусад хэсгүүд гэж хүмүүс ярьдаг зүйлс нь өөр төрлийн зан үйлүүдийн тухай, нөхөр эхнэр хоёрын хувийн амьдралдаа хийдэг тухай зүйл биш. Гэхдээ энэ нь зөв зүйл гэсэн үг биш. Би заримдаа тодорхой ингэж болохгүй гэж хэлэлгүйгээр зарчим мэрэгэн ухааныг өгдөг. Хүний бие миний зохиомжийг гэрчилдэг. Бие махбодын гэмтэл өөрөө миний төлөвлөгөөнөөс гадуур зүйлийг гэрчилж яадаг. Тэгээд Есүс гэр бүлийн ордерны талаар улам өргөн утгаар нь ярьж эхэлсэн. Тэр миний харсан бүх зүйл хоорондоо хэрхэн холбогдож байгааг энэ үед би ойлгож эхэллээ. Тэр хэлсэн. Никол, нэг зүйлийг би чамд маш чухал ойлгуулахыг хүсэж байна. Танай гэр бүлийн ордерны ариун байдал чинь сэтгэл, оюун ухааны чинь ариун байдлаас бас шууд хамаардаг. Та хоёр дэлхийн үзүүлж байгаа бэлгийн харилцааны буруу дүр зураг, медиа, порнограф, entertainment-аар дамжуулан өөртөө нэвтрүүлж эхлэх тусам хүсэл чинь бохирдож эхэлнэ. Тэгээд та нар өөрсдөө болон хань ижлээ хангалттай байхын тулд заавал ийм тийм зүйл хийж турших хэрэгтэй гэж боддог. Гэвч энэ үнэн биш шүү. Тэр надад порно огт үзэж байгаагүй. Оюунаа цэвэр байлгаж чадсан, бие биедээ хүндэтгэлтэй, халамжтайгаар ханддаг хосуудыг харууллаа. Дэлгэц дээр хүмүүсийн хиймэл жүжиглэлттэй харьцуулж хүлээлт тавьдаггүй тийм хосууд. Тэр хэлсэн зөрчигдөөгүй ариун байх ёстой гэж би хэлсэн үедээ би үнийг л хэлсэн юм. Түүнийг тусгаар байлга. Дэлхийн зүйлийг битгий гэртээ авчир. Бусад хүмүүсийг гэртээ бүү оруул. Биеэр нь ч биш, виртуалаарч биш, өөрийн төсөөллөөрөө ч биш. Насанд хүрэгчдийн entertainment-ийн салбараас гарсан ямар ч туршлага дадлага бүү оруул. Зөвхөн та хоёрын хоорондох ариун орон зайгаа хамгаал. Тэнд та хоёр бие биенээ хайрлан хүндэтгэн харилцан зөвшөөрөлтөөгөөр хайж нээж мэдэрч яадаг. Тэр надад янз бүрийн байрлал, янз бүрийн хөвөлцөх арга, янз бүрийн орчин нөхцөл байх нь хоёр хүн хоорондоо зөвшөөрөлтөй. Хор хөнөөлгүй бол гэрлэлтэнд бүрэн зөв гэж харуулсан. Есүс дараа нь бэлгийн харилцааны сүнслэг талаас тайлбарлав. Эрэгтэй эмэгтэй хоёр нэгэн махан бий болно гэж хэлсэн үедээ зөвхөн махуудын нэгдлийг хэлээгүй. Харин бэлгийн үед сүнслэг холболт үүсдэггийг хэлсэн. Тиймээс бэлгийн нүгэл нь маш их зөвөрлөлтэй. Энэ бол зүгээр дүрэн зөрчих биш. Буруу хүмүүстэй сүнслэг холбоо үүсгэж эсвэл өөрийн хамгийн эмзэг орон зайд сүнслэг харанхуйг өрөндүүдэх явдал. Гэрэлсэн хосод порно үзэж түүнийг ордерлог авч орох үедээ тэд порно салбарын цаанд байдаг сүнслэг харанхуйг яг тэр орон зайд авчирдаг. Хосод бие биенээ доромжлон хор хөнөөлтөөгөр харилцах үед сексийн харилцаа батжуулах ёстой сүнслэг холбоог тэд өөрсдөө эвдчихэд. Дараа нь тэр надад өөрийн тогтоосон хил хязгаарыг хүндэлсэн гэрлэлтүүдийг харуулсан. Хууралт байхгүй, бусдыг биеэр нь ч биш, виртуалаар нь ч ойртуулахгүй. Алдахгүй, хүчирхийлэхгүй, зөвхөн хайр, эрхчлөөтэйгээр бие биедээ хүрдэг хоёр хүн. Тэндээс би ялгааг харсан. Дотн байдал нь илүү гүн, таашаал нь илүү их, холболт нь илүү бат бөх. Сүнслэг холбоо нь тасрашгүй байлаа. Есүс хэлэхдээ энэ л миний санаа. Би гэрлэх, орд дэвсгэр, ариун байх ёстой гэж хэлэхдээ айж имэх, ичих, эсвэл хязгаарлагдах тухай биш. Харин юу ч гэмтээж, бузарлах зүйлсээс энэ ариун орон зайг хамгаалах тухай ярьсан юм. Тэр дараа Давидтэй
Дэвидтэй манай гэрлэлтийн үед тулгарсан маш том зүйлийг хүндлээ. Есүс хэлэхдээ Никол чи Дэвид хоёр дотн харилцаанд асуудалтай байсан үеийг санаж байна уу? Бодит асуудлуудаа өвдөлт, холдолт, чийдэгдээгүй зөрчлүүдийг шийдэхийн оронд та хоёр порно янз бүрийн туршилтаар засах гэж оролцсон шүү. Би толгой тохиж нулимс гарч байлаа. Тэр хэллээ. Ийм зүйл маш олон хосууд тохиолддог. Тэд боддог зүйл нь бэлгийн амьдрал нь хангалттай сонирхолтой биш гэж. Тэгээд ямар нэгэн зүйл нэмэх гэж оролддог. Гэвч жинхэнэ асуудал нь ихэвчлэн гэрлэлт нь өөрөө хангалттай эрүүл биш байдаг. Бэлгийн харилцаа сайн гэрлэлт бий болгодоггүй, харин гэрлэлтийнх нь ямар байгааг илчилдэг. Хосуудын орон дотор юу зөв бэ гэдэг асуулт үнэндээ илүү гүн асуудлын шинж тэмдэг байдгийг. Нөхөр нь эхнэрийнхээ тухгүй зүйлийг хийхийг хүчээр тулгадаг бол ихэнхдээ порнотой асуудалтай байдаг. Эхнэр нь нөхөртөө хүсэлгүй болсон бол шийдэгдээгүй өвдөлт, гомдол хоригдлогдсон байдаг. Байнга шин зүйл турших хэрэгтэй гэж боддог хосууд ихэнхдээ сэтгэл хөдлөлийн дотн байдлаар хулдсан байдаг гэж Есүс хэллээ. Та бүхэнд миний хэлхийг хүсэж буй зүйл бол энэ бүх гэрлэлтэд эрүүл байлгахад төвлөр. Өдөр тутмын амьдралдаа бие биедээ үйлчилж, зөрчилдөөнийг шийдэж, сэтгэл санааны хувьд ойр байж, хамгийн түрүүнд намайг хайж байвал тэр үед л танаа дотн харилцаа цэцгэлнэ. Тэгвэл та нар дэлхийн юмыг авчрах хэрэггүй болно. Учир нь та хоёр нэгнээсээ хангалуун болно. Тэр надад маш тод санагдсан нэг зүйлийг хэлсэн. Дайсан гэрлэлтийн доторх сексийн талаар хоёр төрлийн стратеги ашигладаг. Стратеги нэг нь сексийг бохор, ичмээр, зүгээр л тисэх буюу зайлсхийх зүйл мэт харагдуулдаг. Хоёр нь бүх хязгаарыг арилгаж юу ч болно гэж итгүүлдэг. Хоёр стратеги хоёулаа гэрлэлтийг сүдэгдэг. Нэг нь ичгүүр, холдолт үүсгдэг. Нөгөө нь гэмтэл, сүнслэг бохирдлыг авчирдаг. Үнэн бол тэдний дунд байдаг. Секс бол ариун, таатай, эрхчлөөтэй. Гэхдээ хэл хязгаар дотор байх ёстой бөгөөд та хоёрын холбоог бат бих болгохын төлөө өгөгдсөн. Есүс надад Библийн олон хэсгийг үзүүлж түүний загварыг заадаг болохыг харуулсан. Эхлэл номон дээр Адам Ева хоёр нүцгэн хэрнээчдэггүй байсан. Есүс гэрэлсэн хосуудад миний хүсдэг нь энэ бүрэн ил тод байдал, бүрэн үлийн зөвшөөрөл ичхүүргөө байдал. Гэхдээ одоо анзаардаа тэд тухайн үед дэлхийн дээрх цорын ганц хоёр хүн байсан. Тэд нэг нь нэгнтэйгээ өөрсдөө харьцуулж байсангүй. Хэн нэгэнд үзүүлэх гэж оролдож байгаагүй. Тэд зүгээр л хоёулаа байсан. Нүцгэн ичиг үүргөө бие биенийхээ өмнө, миний өмнө. Тэр сургаалт ус 5-18-аас 19-ийг харуулсан. Нөхөр нь өөрийн эхнэрийнхээ хайрын хэрэглэлд сэтгэл ханах ёстой тухай тэр хэлсэн. Энэ нь нөхрүүдэд өөрийн эхнэртэй сэтгэл ханахыг заадаг. Бусад эмэгтэйчүүд рүү харахгүй байхыг. Хэрвээ та нар порнографиг гэр бүлдээ оруулбал та өөрийн эхнэртэй сэтгэл ханах чадвараа алдаж эхэлдэг. Коринт 7-гийн 3-5-ыг дахин харуулж зөв тайлбарласан. Энэ хэсэг нь харилцан үйлчлэх, харилцан эрх мэдэл, харилцан өгөх тухай. Нөхөр хүссэн үедээ шаарддаг тухай биш. Хоёр тал бие биенийхээ хэрэгцээг хангахын тулд үйлчлэн гэсэн үг. Энэ нь харилцаа, хүндлэл заримдаа золиос шаарддаг. Гэхдээ сайн дураараа золиос албатаагүй байх ёстой. Соломоны дууг бүхэлд нь харуулсан гэрлэлт доторх бэлгийн хайрыг баяраар тэмдэглэдэг болохыг. Би энэ номыг Библиэд зориуд оруулсан. Гэрлэлт доторх бэлгийн дотн байдал үзэсгэлэнтэй яруу найраг шиг баяжих ёстой зүйл гэдгийг харуулахын тулд. Гэхдээ анзаараарай, энэ хоёр хүний хооронд л үүдэг. Өөр хэн нэгнийг оруулдаггүй. Дараа нь Есүс намайг гайхшруулсан нэг зүйл хэлсэн. Тэр миний гэрлэлтийг өөрийнх нь нүдээр харуулсан. Тэр бид хоёр түүний загварыг хүндэтгсэн хүчүүдийг харуулсан. Эмзэглэл, халамж, үнэнч холбоог. Тэр бас бидний буруу зүйл хийсэн үеийг харуулсан. Порнографиг оруулж ирсэн, үдсэн зүйлсээ дуурай хийх гэж оролцсон. Жинхэнэ холбоо гүйцэхийн тулд хиймэл үйлдсэн үеүүдийг. Заримдаа бидний хэн нэгнийг дарамтлсан, эсвэл манипуляц хийсэн учраас. Ялгаа нь маш тодорхой байлаа. Бид түүний загварыг хүндэлсэн үед дэлхийн стандартаар тийм сонирхолтой биш байсан ч гэсэн түүний оршихуй, түүний ёроол мэдрэгддэг байв. Харин бид түүний тогтоосон хилээс гадуур гарсан үед харахгүй, тодорхой хэлж чадахгүй гүнийг мөн ичхүүр байсан. Есүс хэлэхдээ Никол би чамайг буцааж байна. Чамайг зурсан бүхнээ бусдад хуваалц гэж хүсэж байна. Гэхдээ чи өөрөө амьдрал дээр хэрэгжүүлэх ёстой шүү. Чиний болон Дэвидийн гэрлэлт одоо өөр болно. Порнографи дахиж хизээж байхгүй. Хэн нэг нь хүсэхгүй байгаа зүйлээ хийх гэж шахалт үзүүлэхгүй. Та хоёр зөвхөн хоёулаа цэвэр байдлаар миний тогтоосон хил дотор харилцан хайр хүндэтгэлтэйгээр бие биенээ судалж эхэлнэ.
Миний ард түмэнд хэл. Би гэр бүлийн бэлгийн амьдралын тухайд дуугүй байдаг гэж тэд боддог. Учир нь би тодорхой ингэж болохгүй жагсаалт өгөөгүй. Гэвч би зарчмууд мэрэгэн ухаан ариун сүнсийг өгсөн. Тэдгээр 3 асуултыг асуух ёстой. Библиэд зөрчилдөж байна уу? Ашигтай юу эсвэл хор хөнөөлтөө юу? 2 тал бүрэн зөвшөөрж байна уу гэдгийг. Хэрвээ та эдгээрийг үнэнчээр асуугаад миний сүнсийг сонсвол өөрсдийн гэрэлтэнд юу зөв гэдгийг мэднэ. Есүс дараа нь том сүмийн соёлын талаар өөрчлөх зүйлсийг хэлв. Миний сүм эдгээр асуудлаар дуугүй байхаа болох хэрэгтэй. Залуучууд эрүүл бэлгийн харилцаа ямар байх ёстойг огт мэдлэггүйгээр гэрлэж байна. Тэдний бүх сургалт нь порнографи, Холливуудаас ирж байна. Тэгээд яагаад гэр бүл нурж байгаа гайхдаг. Сүм миний зохиосон бэлгийн харилцааны талаар тодорхой зохистой хүрээнд заах хэрэгтэй. Тэр бас хятгуулчлагдсан талд хандсан. Миний сүм миний хизээж тавиагүй нэмэлт хориодыг тавихаа болох хэрэгтэй. Зарим байрлал нүгэлтэй эсвэл хит их таашаал авах нь буруу, эсвэл гэрэл асаах ёсгүй, эсвэл бүтээлч байж болохгүй гэж заах нь би хизээж өгөөгүй дарамтыг хүмүүстээр өөрүүлж байна. Энэ бол фарисеин үзэл. Энэ нь хил хязгаар үгүй болгодогтой адил хэмжээгээр гэр бүлүүдийг гэмтээдэг. Намайг буцааж илгээхээс өмнө Есүс миний 2 гарыг хатгаж нүдрөө минь ширтээд ингэж хэлсэн. Никол, чи насанд хүрсэн бүх амьдралынхаа турш бэлгийн харилцаатай холбоотой ичгүүр тээж ирсэн. Гэрлэлтээс өмнө хийсэн зүйлсийн ичгүүр, гэрлэлтэндээ порнографи авчирсныхаа ичгүүр, өөрийн бие болон сексийн талаар худал зүйлсийг итгэсний чинь ичгүүр. Би энэ ичгүүргийг яг одоо авч байна. Чи гэрлэхээс өмнө хийсэн бүхэн миний цусаар уучлагдсан, ариусгагдсан. Гэрлэлтийн үед буруу хийсэн зүйл, порнографи авчирсан, миний загвараас гарсан бүгд уучлагдсан. Давид ч гэсэн энэ адил мессежийг сонсох хэрэгтэй. Та хоёр шинээр эхэлнэ. Эзэн инээмсэглээд буцаж очиод нөхөртөөгөө жаргаарай. Миний хэл хязгаар дотор цэвэр ариунаар эрх чөлөөгөөр баяртайгаар хүмүүст жинхэнэ ариун гим зэмгүй хамгаалагдсан ариуссан гэрлэлтийн ор юу байдгийг харуул гэж хэлсэн. Тэр миний ард түмэнд зориулсан миний бүтээлийг харуул. Миний аргал илүү гүн дотн байдалд, илүү таашаалт, илүү холбогдолд хүргэдгийг дэлхий санал болгодгоос хавгүй дээр гэдгийг тэд нь харуул. Тэгтэл гинэд би амьсгалд авчтан буудан дээр амьсгаа авчулаа. Түрүүн тусламжийн эмчнэр миний дээгүүр зогсчихсон. Би буцаад би дотроо орсон байна. Өвдөлт тэр даруй мэдрэгцэн, цээж өвдөөд уушиг хатгаж исэн. Гэхдээ би амьд байсан. Эмчнэр намайг 17 минутын турш өгсөн гэдгийг хэлсэн. Хүчил төрөчгүй байсан хэрнээ тархинд ямар ч гэмтэл, ямар ч үлдэгдэл хорнолоо байхгүй байгааг гайхамшиг гэсэн. Гэвч би яагаад гэдгийг мэдчихээн л да. Есүс надад хийлгэхийг хүссэн зүйл нь дуусаагүй байсан. Би энэ бүхнийг хуваалцаж байгаа нь одоо олон гэр бүл порнографи, эрүүл бус зүйл хийх дарамт, секс бол бохор гэсэн ичгүүр эсвэл юу зөв буруу таларх төрөгдлөөр сүйдэж буг мэдэж байгаа учраас Есүс надад тодорхой хариултуудыг өгсөн. Гэрэлтийн орон бузарлагдаагүй байх ёстой зохиарлаас, биеэр болон виртуалаар өөр хүмүүсийг оруулахаас, хүчирхийлэл баалдталгаас, хохирол учруулдаг ямар ч практикээс хамгаалагдсан байх ёстой. Хэрвээ Есүс надад харуулсан зүйлсээр өөрийн гэрэлтийн орон зайг аль хэдийн бузруулсан байгаа бол уучлал байгаа. Жинхэнэ гэмшил гэдэг нь тэр зүйлсээс эргэн буцаж түүний зохиосон загвар дотроос шинээр эхлэхийг хэлнэ.